За сайн уу залуусаа, та бүхэнд бичлэг үзэх өдрийн мэндийг хүргэе. Бид өмнөх бичлэгээр Inuyashiki Last Hero буюу 11 ангитай анимыг та бүхэндээ хүргэсэн бол энэ удаад маш сонирхолтой нэгэн анимыг хүргэхэд бэлэн болсон байна. Ямар аним бэ гэвэл In Shofutai буюу галын хүчин хэмээх анимыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Энэхүү анимын зохиолч нь Soul Eater-ийн зохиолч Atsushi Okubo юм. 2015-аас 2022 онд гарсан ижил нэрт манганы дагуу 2019 онд David Production бүтээсэн. Fire Force анимын ерөнхий агуулга нь 2050-ад оны ирээдүйн дэлхий дүрнэх ба хүмүүс гинэж чадах үзэгдэл гэмшигт гамшиг тохиолдож хүмүүс нь Imperial буюу буг хэмээх галын мангас болон хувирдаг. Энэ гамшигтай тэмцэхийн тулд онцгой гал сөнөөгчдийн хэсэг буюу Special Fire Force байгуулагдсан ба энэхүү байгууллага нь 1-8 ангитай. 1-8 ангиуд нь өөр өөрсдийн гэсэн зорилгын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 8 дугаар анги нь бусад ангиудын хяналтгүй үйл ажиллагааг мөрдөж тэдний нууц хувилдаануудыг илрүүлэх даалгавартай анги юм. Гол дүрийн баатар болох Shinra Kusakabe 8 дугаар ангид элсэн орж Imperial буюу бугуудтай тэмцэж байгаагаар энэхүү анимын адал явдал эхэлдэг бөгөөд маш олон сонирхолтой адал явдлуудаар дүүрэн аним юм аа. Мөн та бүхэнд хэлэхэд энэхүү аним нь миний хувьд хамгийн гоё дууны эффекттэй аним юм шүү. Та бүхэн боломжтой бол үзээрэй гэж зөвлөмөр байна. Танд шинэ аним, шинэ мэдрэмжийг авчрах сувагт тавтай морил. Ингээд анимынхаа үйл явдал руу орцгоё. Аним маань хотын сайхан үзмжээр эхэлнэ. Метронд хүмүүс зорчиж явах ба зүгээр зогсож явсан нэг хүний амнаас нь утаасаа гэж гинт дэлбэрээд л шатхан тэр. Вон стоп крана татж зогсох ба манай гол дүрийн залуу болох 3 дугаар үеийн галын цэрэг Shinra Kusakabe харж байна. Тэгтэл зогссон вагоноос нөгөө шатсан залуу чинь гал давтсан буг болоод гараад ирнэ. Shinra тулалдахаар бэлдэж байтал гал унтраагчд бололтой 8 дугаартай өмсгөлтэй хүмүүс гарч ирнэ. Тэгээд өнөөх бугийг нойрсуулахаар тулалдана. Бугийг нойрсуулахдаа заавал залбирал маягийн зүйл үлддэг бололтой. Тэгээд амжилттай нойрсуулж чаднаа. Тэгтэл гэлэнмаа буюу ихчийн дээрээс шатсан гэрлийн овжуур унах гэж байгааг хараад манай гол дүрийн баатар болох Shinra анхудаа өөрийн хүчийг харуулнаа. Хөлнөөсөө гал гаргах бөгөөд маш хурдтай. Тэгээд нисэж очиод аварнаа. Хурд хүч бол гайхалтай. Shinra тэр хэдэд өөрийгөө танилцуулах ба манай хүн өөрөө энэ 8 дугаар ангид шинээр ажилд орж байгаа юм байна л да. Хуучин академидаа зүтгэргэж хошлуулдаг байсан бололтой сандрахаар нүүрнийх нь булчин чан гарч бас бага насных нь харвараан дурсамжнаас болдог бололтой өөрийн ирэхгүй инээчгдэг юм байна. Шинэ ажлын байрандаа ирж хамт олонтойгоо танилцсанаа. 8 дугаар ангийн ахмадыг нь Акидара Оби гэх хүчгүй залуу байх ба мөн дог дислэгч 2 дугаар үеийн гал удирдагч Takahisa Hinawa игч гэж нэрлэгдэх хүчгүй Iris мөн 2 дугаар үеийн гал удирдагч Maki Oze хэмээх бүсгүйгээс бүрднэ. Хүчний талаар нэмэлт мэдээлэл та бүхэнд хүрэхэд галын хүчийг 3 хуваах ба эхний үеийн зүгээр л өөрөө гинт галж шатаж буг болдог хүмүүсийг хэлнэ. 2 дугаар үеийн өөрөө гал гаргаж чадахгүйч галыг өөрийн биеийн хэсэг мэт удирдах чаддаг төрлөө. Харин 3 дугаар төрөл нь галыг удирдахаас гадна өөрөөсөө гал гаргаж чаддаг гэсэн 3 төрлөөс бүтнэ. Дашрамт хэлэхэд манай Shinra 3 дугаар үеийн гал удирдагч гэдгийг та бүхэн минь харсан байхаа. За цаашаа бичлэг рүүгээ орцгоё. Тэгээд Shinra маань яагаад галын цэрэг болсноо тайлбарлана. Баг байхад ээж болон дүүн хүн шаталтаар шатсан ба хүн шаталтын нууцыг олж ээж дүүгийнхээ өшөөг авч хүмүүс тусалдаг баатар болохоор шийдэж галын цэрэг болсон гэдгээ хэлв. Тэгээд 8 дугаар ангийнхан бүгд цугларч галын хүчин болон 8 дугаар ангийн зорилгыг хэлэх ба гинтэл хүмүүс шатаж эхэлсэн. Мөн 1-р үеиг их хохирогчд амнасаа өргөтдөл шатдаг. Тэднийг бугууд гэж дууддаг ба галын хүчнийх нь л устгаж нойрсуулахгүй бол өөр бол нойрсдоггүй юм гинэ. Галын хүчний гол зорилго нь бугуудыг нойрсуулж хүмүүсийг хамгаалахаар гал унтраагчдаас ялгаатай ажээ. 8 дугаар анги нь харин хүн шаталтын нууцыг олж илрүүлж хүмүүсийг айлсаас салгах юмсанч. Ингээд Shinra маань төвхөнчгөөд орондоо хэвтэх ба бага насныхаа дурсамжийг бодно. Ээждээ баатар болно гэж амласан мөн ээж дүүгээ шатсан тухай бодно. Тэгээд хэвтэж байтал анхны төгшөрийн тохио дугарч анхны даалгавартаа гарах бөгөөд жижиг үйлдвэрт гарч ирсэн бугийг нойрсуулах байлаа. Тэгээд тусгай тоног бүхий матчбокс гих галын хүчний машиндаа суун эхний даалгавартаа гарнаа.
Шинараа сандран инээгээстэй. Тэгээд гал гарч буй газарт очин галунтраагч нараас мэдээлэл авна. Энэ үед галт шатан бог болсон бүсгүй нөхөр гэлма болох ихчээс тайван ойрсуулж өгөөрэй хэмээн гуйж байлаа. Тэгээд гал гарч буй үйлдвэрлүү 8 дахь анги маань орлоо. Маш их гал гарч байх ба түүний цаана буг байдаг. Шинараа их гал гараад ээж дүүгээ алдсан нь бодогдож ухаан балартан унав. Багийнхан нь түүнийг сэтгэл санаагаар дэмжин босгож ирнэ. Тэгээд ажилдаа хамцуу шамлан ороод дахиад л цохиулаад унаад өгнө. Гэхдээ энэ үед өнгөрсөнд болсон бараан дурсамжаа санах ба ээж дүүн гинэж чадаагүй. Бас өөр нэг зүйл байсан ба түүнийг олох болно гэсэн зорилго тавьж баатар болно гэж шийдсэн байдаг. Тэгээд сэргээ жинхнээсээ ажилдаа орноо. За тэгээд юуг нь ярих уу сайхан үзцгээ. За ингээд анхныхаа ажлыг амжилттай хийнэ. Эхнэрийг нь тайван ойрсуулсанд нь ах хүү тэр хідэд талархсан сэтгэлээ илэрхийлэх ба Шинараа анхны талархлаа хүртэн сэтгэл нь хөдөлж баатар болох анхны алхмаа хийсэн мэт санагдаж 1-р анги төгснөө. Ийхүү та бүхэндээ Fire Force анимын 1-р ангийг товч танилцууллаа. Дараагийн дугаар маань цагаан сарын ард орох тул та бүхэн лайк, subscribe ба дараад хүлээж угаарай. Ирж буй модон могоо жилдээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинлээрээ үдсэн аним болгон шинэ ертөнцөд хүргэн дараагийн аялал хүртэл төр баяртай.